Саяхан Баянгол дүүрэг хөдөлмөрийн гарааны улаан төхий хотонгоор шагнасан. За та бол бүр ингээл 33-тай тий 30 гаруйхан настайгаасаа энэ дүүргийн иргэдээ бол тэгэл дүүргийн даргаыг явж ирсэн. Яг ер нь бол яг сошиал орчинд бол яг тэр одон авсан асуудлыг бол бас нэлээд шүүмжилж өгөөцсөн байдал харагдсан л да. Яг бол Эрдэнэ дарга одоо ерөнхийлөгчд нөлөөлөөд тэгээд өөрийнхөө дүүрэгт одоо аваад өгчлөө гэсэн нэг тийм яриа яваад байсан л да. Ер нь дүүрэг одоо авах шаардлагатай юм уу? Ер нь дээд яг Эрдэнэ гэдэг хүнтэй холбож бүлтэн дүүргийг ямар нэгэн байдлаар үгүйсгэх тэр дүүргийн 240 гаруй мянган иргэдийг ямар нэгэн байдлаар одоо доромжлох эрх бол хэмдэж байхгүй л дээ. Сошиал орчинд ер нь зарим нэг одоо мэдэхгүй зүйлгүй мундаг мэдлэгтэй хүмүүс олон байдаг шүү дээ. Бүх зүйлийг харлуулж яадаг, шүүмжилж яадаг. Яг бодит амьдрал дээр өөртөө юу ч хийдэггүй те ямар ч баялаг бүтээдэггүй. Зүгээр л одоо хэвтчихэдэг. Миний хувьд бол би өнөөдөр энэ хөдөлмөрийн улаан төгөө одонгоор Баянгол дүүрэг шагнагдсан асуудал бол энэ Баянгол дүүргийн ард түмний иргэдийн хагас 100 жилийн хөдөлмөрийг төрөөс үнэлсэн үнэлгээ те. Тэрнээс хин нэгэн Эрдэнэ гэдэг хүнийг үнэлээгүй шүү дээ те. Би бол төрөөс бас авах од медаль бол автсан. Тэгэхээр надад бол тэр илүү дод медаль аваад гэсэн нөхөд байдаггүй. Тэгэхээр өнөөдөр зүгээр юу гэдэг Баянгол дүүрэг маань өөрөө тэр ингээд энэ хагас 100 жилийн түүхэнд энэ Баянгол гэдэг бүхэл бүтэн Улаанбаатар хотын өнгө төрхийг тодорхойлсон тийм ээ хөгжлийг тодорхойлсон том дүүрэг босоод ирлээ шүү дээ. Тэгэд энэ дүүргийг босгож ирсэн тэр одоо бүтээлч иргэдэд зөв өгсөн төрийн шагнал